Энгийнээр тайлбарлавал ямар нэгэн боловсруулалт шахалт хийгдээгүй файлын форматыг RAW гэдэг. RAW зураг нь илүү их өнгөний наривчлалтай байдаг. Учир нь 8 битийн JPEG зураг 16.8 сая өнгийг агуулдаг бол 12 битийн RAW зураг нь 68.7 тэрбум хүртэлх өнгийг агуулж чаддаг байна. Энэ утгаараа RAW файл нь JPEG файлаас илүү их том хэмжээтэй байдаг. Тэгэхээр бидний хэрэглэж буй камерууд RAW болон JPEG форматын аль алингаар нь зураг авах боломжтой. JPEG формат нь large, medium, small гэсэн 3 сонголттой байдаг. За зарим камерууд дээр RAW бол ерөөсөө нэг төрлийнх байдаг, зарим камерууд дээр саяны хэлсэнчлэн хэмжээгээр нь бас ангилсан 2 3 төрлийн RAW бас байж болдог. Тэгэхээр эдгээр файлын форматуудыг тус-тусад нь авч болно, эсвэл RAW дээр нэмэх нь JPEG гэдэг байдлаар ч авч болно. За мөн түүнчлэн тухайн камер үйлдвэрлэгч брэндээс хамааран RAW форматын нэршил нь өөр байдаг. Хэрвээ авсан зургаа дараа нь засаж боловсруулах шаардлагатай байдаг бол RAW форматыг сонгох хэрэгтэй. Учир нь RAW формат дээр тухайн зургийн бүхий л мэдээллийг хадгалсан байдаг. Харин JPEG формат нь RAW форматыг боловсруулж шахаж жижигсгсэн байдаг учраас зарим мэдээллийг нь хассан байдаг. Нэгсэндөө JPEG зураг дээр засвар хийх боломж тун тааруу байдаг байна.